Та бүхний өнөөдрийн амгалан айлтгая. Ингээд Монголын барилгын үндэсний ассоциациас цувралаар явуулдаг их барилга тооны хилээр цувралынхаа 4 дахь дугаарыг орон сууцчлалт, орон сууцны бодлого гэсэн сэдвээр та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Монгол Улсын засгийн газрын 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бол үндэсний орон сууцны корпорац байгуулж түрээсээ орон сууц гэх мэтчлэн ийм ард иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заасан. Энэ дотроо бол хамгийн чухал зүйл нь бага орлоготой айл урах залуу гэр бүлийг төрөөс зайлшгүй дэмжиж орон сууцтай болгоно гэсэн энэ чиглэлийг бол барьж байна. Нийтдээ Монгол улсын 890 гаруй мянган өрхийн 342.4 мянган нь бол бидний уламжлал сууц болсон гэр сууцанд амьдардаг байна. За мөн 8000 орчим өрх бол хүн амьдрах зориулалтгүй ийм сууцанд амьдарч байна гэсэн ийм мэдээлэл бидэнд байна. За нийслэлийн өрхүүдийн хувьд бол мөн 411 мянган өрхийн 2000 гаруй нь бол энэ хүн амьдрах зориултгүй орон сууцанд амьдарч байна гэсэн ийм тоо байна. За нийт Монгол улсын хэмжээний өрхийн маань 91% нь өөрийн гэсэн орон сууцтай. За 10% нь бол бусдын байранд суудаг. Нэг бол зориултын бус ийм орон сууцанд амьдарч байна гэсэн ийм мэдээллийг бас та бүхэнд хүргэж байна. Монгол улсад баригдсан орон сууцны ашиглалтанд орсон орон сууцны 75 орчим хувь нь 90 оноос хойш барьж ашиглалтанд орсон ийм барилгууд байна. За нийслэлийн хувьд бол ерөнхийдөө 4000 гаруй иргэд нийтийн байранд амьдарч байна. За мөн 700-аад иргэн бол орчны жижүүр хийгээд ар гэрийнхэнтэйгээ гэр бүлтэйгээ ингээ хамт амьдарч байна. За Подвалд бол 639 иргэн, за Нойлын өрөөнд бол 490 иргэн гэр бүлтэйгээ ингээд амьдарч байна гэсэн. 10 жилийн хугацаанд бол манай дотоодын барилгын байгууллагууд 884.2 мянган айлын сууц бүхий ийм орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулсан ийм байгаа. Хаусны хувьд гэвэл дүүргүүдээр ингээ аваад үзэх юм бол Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа өндөр зэрэглэлийн ийм хаусны 1 м²-ийн үн 9 сая 400 мянга. За ер нь бол зүгээр стандартын энгийн хаус бол м²-т нь 2.8 сая төгрөг байна. За ингээд ер нь бол Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа өндөр зэрэглэлийн хаусны үн бол бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн өндөр байна. За орон сууцны 1 м² талбайн үнийг аваад үзэх юм бол за шинэ орон сууц, хуучин орон сууц аль нь Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр. За шинэ сууцны 1 м² талбай бол 5.2 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны 1 м²-ийн үн 5.5 сая төгрөг байна. За Сонгон хайрхан дүүргийн хувьд бол 3 сая орчим ийм төгрөгийн үнэтэй байна. Ипотекийн зээл энэ авсан хэдэн иргэн байна вэ гэдээ үзэхээр 24 оны байдлаар бол 123 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан байгаа. Монгол улсын хувьд бол жилдээ ер нь дунджаар 15 орчим мянган залуус шинээр гэр бүл болдог. За тэдгээр гэр бүлийн нэг 45 орчим хувь нь өөрийн гэсэн орон сууцгүй маа гэж үзвэл жил болгон 7.2 мянган гэр бүл. За тэгээд энэ 25-аас 28 оны энэ бодлогын хөтөлбөрийн хугацаанд бол 29 мянган шинээр гэрэлсэн хос орон сууцтай болох ийм шаардлага гарч ирж байна. Олон улсын төвшөнд бол ер нь орон сууцаа худалдаж авах боломжтой тийм иргэдэн хэр байна вэ гэдгийг харуулдаг ийм өрхийн медиан орлого орон сууцны үнийн харьцаа гэж ийм үзүүлэлтээр тооцдог байгаа. За хамгийн зохистой төвшин бол энэ харьцаа 3 гэсэн ийм утгатай гарвал хамгийн боломжтой төвшин юм а гэж үздэг байна. Гэтэл Монгол улсын хувьд бол энэ үзүүлэлт 7.8 байгаа. Зохистой төвшнөөр өрх олсон орлогоор орон сууцтай болёо гэвэл өрхийн орлогыг дунджаар 2.5 дахин нэмэгдүүлдэг юм уу? Эсвэл орон сууцны м²-ийн үнийг 2.5 дахин бууруулж иж орлогоор орон сууцтай болох нэ гэж харагдж байгаа. Орон сууцчлах бодлогын хүрээнд ер нь дэлхийн шилдэг гэсэн ийм их олон улсууд байгаа. Эндээс бол энэ 6-7 улсын туршлагыг бол бас онцолж
энэ удаа мэдээлэл хүргье гэж. Сингапур бол ер нь хүн бүрт зориулсан орон сууц гэдэг ийм одоо бодлогыг барьдаг. За энэ дотор бол бага насны хүүхэдтэй гэр бүл за тэгээд өндөр настай эцэг эх нь орон сууц худалдаж авлаа гэж бодоход үр хүүхдүүдээ одоо хамт байлгана гэж үзвэл хөнгөлт идэлдэг. За тэгээд одоо өвөө нь аав ээж нь хүүхэд нь гэдэг ингээ гурван үеийнхэн нэг одоо ийм орон сууцнд хамт амьдрнаа гэвэл яг тэр гурван үеийнхэн хамт амьдрахад боломж нөхцөлийг бүрдүүлсэн гурван үеийнхэн гэдэг ийм орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлдэг байгаа. Орон сууцны бодлогынхаа хүрээнд бол нийт одоо улсын хэмжээнд байгаа орон сууцны фондын 5% нь тэр одоо хөнгөлөлттэй үнээр түрээслүүлдэг. Түрээсийн орон сууц эзэлдэг ийм онцлогтой юм байна. Японы хувьд бол орон сууцлуулах бодлого нь 1945 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн. За дэлхийн хэмжээнд бол хамгийн одоо оновчтой ийм тогтолцоо юм а гэж үнэлэгддэг ийм бодлого байгаа. За энэ бодлого дотроос нь бол бага орлоготой хөгжлийн бэрхшээлтэй иргэд за өндөр наснуудад зориулсан энэ орон сууцны одоо бодлогыг нь бол бас дурдж байна. За Канадын хувьд бол түншлэлт суурилсан орон сууцны бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. За энэ нь бол манайд бас хийж болохгүй биш харин ч илүү одоо бас хэрэгжүүлэх боломжтой ийм орон сууц байгаа. Орон сууцны бодлого байгаа. Энэ нь бол хувийн хвшлийн одоо өөрийнхөө үндэсний хэмжээний энэ барилгын байгууллагууд төр хоёр гэрээ хийж түншлэл байгуулад энэ хүрээндээ бол одоо өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд залуу гэр бүл гих мэтчлэн нийгмийн халамж хамгаалалт шаардлагатай энэ үрхүүдэд хамгийн түрүүнд одоо энэ түншлэлт суурлаад урт хугацааны ийм одоо түрээсийн орон сууцнд оруулах ийм бодлогыг бол хэрэгжүүлж эхэлсэн. Хамгийн сүүлд Германы одоо түрээсийн орон сууцны хөтөлбөр бол дэлхийд нэлээн одоо дээгүүрт ордог ийм сайн орон сууцны бодлого гэж үнэлэгддэг байгаа. Энэ орон сууцны бодлого бол зөвхөн одоо барилга хот байгуулалт орон сууцны хэсэгтэй холбоотой биш бүр нийгмийн хамгааллын бодлогын салшгүй нэг хэсгээ гэж үзэж ингэж хэрэгжүүлдэг бодлого байна. За тэгэхээр иймэрхүү одоо орон сууцны хялбар ийм хөтөлбөрүүдийг бас хэрвээ одоо бид явуулж чадах юм бол нэг талаасаа барилгынхаа үндэсний компаниудыг дэмжих, нөгөө талдаа иргэдийнхээ орон сууцны энэ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах, за агаарын бохирдол болон хөрсний бохирдлыг тодорхой хэмжээгээр одоо байхгүй болгох ийм чухал зүйл байдгийн байна гэдгийг бас мэдээлэл өгөх үүднээсээ энэ одоо мэдээллийг бэлтгэлээ. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.